За манайхан юу яцханда Facebook ухаал YouTube өнгөчөөл Pavdad-ийн тухай сүүлийн шин соргог бүсбөрний хэрүүлээг нь уншаал хүлээгээл байж гэнэ үү. Монголчууд ганцхан хүлээгээд байгаа юм биш. Дэлхий дээр байгаа бүх хүмүүс өнөөдөр Pavdad-ийн орд ирний амьдрал те энэ шоу зугаан цэнгэл шорон оронгийнхэн талаар бол маш их сонирхож одоо хүлээлт үүссэн хэдэн тэрбум хүний одоо хандлт одоо бий болчиход байна. Тэгэхээр би юу яалаа энэ Pavdad-ийн тухай хүүхэд наснаас нь хөгшин нас хүртэл бүх юм ингэж ярихаар асар удаан болчих гээд байгаа учраас ерөнхийдөө Pavdad гэдэг хүнийг өнөөдөр буруутгаад байгаа гол шалтгаан буюу Breaks-Off буюу галзуучууд гэдэг одоо шоуг зохион байгуулсан тэр деталийг тэнд яг юу болж исэн бэ гэдгийг энэ одоо ингээд та бүхэн сайхан яриа тайлбарлаад явуучвал дараагийнхан орж ирэх одоо постуудтай энэ ойлгомжтой уялдаад явчих тийм гол цөмөн болж харагдаад байгаа. Тэгэхээр юу яадаг юм Breaks-Off гэдэг одоо иймэрхүү шоуг Pavdad-ийн өөрөө зохион байгуулж өнөөдрийг хүртэл хөгжүүлж ирсэн. Ер нь Pavdad-ийн өөрийн оюутан байх одоо 1990 онд Ховардын их сургуульд сурж байхдаа сургуулийн одоо оюутны зөвлөлийн дарга гэх үү юу хүү одоо шоу зугаа цэнгэл бүхэл одоо найр наадмыг зохион байгуулж ирсэн. Ерөнхийдөө бол айхтар тийм сэргэлэн хөдөлгөөнтэй те хүний наан цаана ингээ гүйж байгаа юмаа бүтээждэг оюутан байхыг айхтар хүүхэд байсан байгаа. За энэ хүн чинь тэгээд оюутан байхдаа ингээ хэдэн мянган одоо оюутнуудтай том үдэшлэгүүдийг ингэж тултал сайхан зохион байгуулад аюулсвал аваар алан хятангу сайхан ингэж явуулаад ингэж явдаг байж ах үедээ өөрөө хипхоп одоо хөгжим сонирхолтой учраас хипхопын ертөнц рүү бол өөрийнхөө сургууль соёл хамаг юмыг хаяад шууд орсон гэж байгаа. За энэ нь өөрт нь бас зөв болсон. Ягаад тэгэхээр маш богино хугацаанд амжилт хүрсэн байдаг. Тэгэхээр тухайн үеийнх нь юмыг нь товчхон хилээд ярьчвал бас амар юм байна. За 90 онд цаа чин сургуулаа хаяад 2 дугаар курсээсээ те шоу зугаан цэнгэл одоо бүх юмаа үлдээгээд зөвхөн одоо хипхоп хөгжим тэр тусмаа Aftown гэдэг рекордост одоо туслах одоо ажилтнаар анх бол ажилд орсон. За тэнд л жинхэнэ нөгөө нэг Манхэттен болон Нью-Йорк хотын жинхэнэ хипхопчд одоо цуглаж өөрсдийнхөө цомгийг, бичлэгийг хийдэг ийм яг голцсон болсон газар. Энд ингэж ажиллаж явах үед тухайн үедээ нэрд гарч ирсэн рэпрүүдтэй бол аягүй сайхан дотн найзын харилцаанд бол орч чадсан. За тэнд нь бол ерөөсөө байхгүй рэпер гэж байхгүй. Ерөнхийдөө 80-аад оны сүүл за 2000 миний санахын нэг 99 он хүртэл ер нь хипхоп андерграунд стил, R&B бүх стил ч ерөөдөө тултал хөгжиж исэн. 99 оны үеэс жоохон доош уналттай байсан гэж үздэг юм байлаа. Гэхдээ ямар ч байсан нэг алтан 10 жилийн хугацаанд Pavdad яг тухайн үеийн хипхопын одоо West Coast одоо East Coast-ийн одоо жинхэнэ томчуудтай яг ингээд бичлэгийн студид жинхэнэ одоо найраа 8-ыг бол хийж исэн юм айхтар хөдөлгөөнтэй сэргэлэн хүн байдаг. За ингээ Aftown Records-д ингэж ажиллаж байгаа 93 онд одоо энэ Records-оос бол ажилласаа гарангуудаа шууд өөрийнхөө одоо тийм Bad Boy гэдэг Records-ыг байгуулад тухайн үед бас өөртөө хамтарч дотн найз нөхөд байсан рэпрүүдийг цуглуулад өөрийн гэсэн тийм Records-д бол үнэхээр амжилттай явсан байгаа. За тэр дотор нь хамгийн түрүүнд одоо та бидний сайн мэддэг Biggie гэдэг рэпер одоо хурж ирээд Pavdad-ийн анхны гэрээ хийгээд тухайн Records-оос бас анхны цомог дуу энтрэ гаргаад нэлийн алдар нэрийг бол өртөжсэн. За тэгээ залгуулад араас нь өчнөө олон одоо дуучин уран бүтээлчд бол ирж исэн. За тэгээд энэ хүмүүсийнхээ нэрийг хэлэх юм бол асар урт болчих учраас зүгээр Pavdad-ийг голчлоод яриа явж байгаа шүү. Pavdad чинь өөрөө Нью-Йоркийн унган хүүхэд тэр тусмаа одоо энэ Манхэттен дүүргийн унган хүүхэд зүүн эргийн хүүхэд учраас ерөнхийдөө Нью-Йорк хоттой бол хөндлөн байсан. За Нью-Йорк хот чинь өөрөө 5 том дүүрэгтэй. Тэгээд 5 том дүүргийг одоо атгадаг те эрүүгийн болон одоо янз янзын те нөхдүүдтэй ингээд холбоо сүлбээтэй байдаг. Ерөнхийдөө бол дошн дээр бол нэлээд хөдөлгөөнтэй. Тэр тусмаа тэр Bad Boy гэдэг Records нь ингээд ирчээг аваад ирэхэд бол 90-ад оны яг дунд үеэр одоо анхны $100 хийгээд саятны игнэнд орж исэн. Тэр үеийн одоо $100 гэдэг чинь бүр асар их мөнгө. Одоо кино мөнөөр хараад байдаг шүү дээ. Бид нар чинь 90-ад оны кино мөн хараад байхад чинь чемодантай мөнгө. Яг чемодантай мөнгө дотор яхахгүй $100 бол багтдаг. За $100 төлөө бол одоо тэр Hollywood-ын кинонууд чинь бөөн буудалсан алан хядаан гараад байдаг. Тэгэхээр тэр үед бол
1 сая доллар гэдэг бол асар их хэмжээний мөнгө. Өнөөдөр бол бас их хэмжээний мөнгөний тоонд бол ордог. За ямар ч байсан тэгээ Puff Daddy өөрийнхөө уран бүтээлийг хийж явах үедээ өөрөө зүүн эргийн хүүхэд учраас баруун эргийнхэнтэй бол бас баг зага толхилцоонтой байсан. Нью-Йорк гэдэг чинь айгүй том хот. Том хот дотроо 5 хуваагдаад одоо тэгээ Бруклин, одоо Queens, Манхэттен тэгээ өмнөд Эстер гэх мэт ингээд дүүргүүд хуваагдаад ингээд яваад ирнэ. Тэд нь бүр өөрсдөө бас бүхэл бүтэн улсын хэмжээний бас юм том тогтолцоо байдаг учраас Puff Daddy бол Манхэттен дүүрэгт бол үнэхээр хөндлөн байсан байгаа. За Манхэттен дүүр чинь дотроо 2 хуваагдаад одоо зүүн эрэг, баруун эрэг гэдээ бас хоорондоо толхилцсон. За зүүн эргийг ерөнхийдөө Puff Daddy одоо ингээд зохион байгуулад өөрийн гэсэн рекордсуудаа хөгжүүлээд байж явах үед баруун эрэг дээрээс нь одоо Tupac болон түүний бусад одоо рекордсууд одоо ингэж уран бүтээлээр бол өрсөлдсөн байсан байгаа. Яг нэг дүүргийн залуучууд гэхдээ уран бүтээлээр ингээд өрсөлддөг байж байгаад Tupac, Puff Daddy хоёр ерөнхийдөө энэ өөрсдийн бас тэ хоорондох одоо энэ харилцаанаасаа болоод жоохон толхилцох гэм үйл ажиллагаа гарсан. Тэнгүүд хоёр рекордс одоо тусдаа рекордс хамаарж исэн одоо залуучууд уран бүтээлчүүд бие биенлүү гол хүчтэй дисүүдийг бол хийж хэлж ирсэн байдаг. За Battle Diss 9 шидийн хипхоп одоо өнөөдрийн урлагийн хамгийн яг гол элементүүдийг бол яг энэ өрсөлдөөн дунд одоо үзэгч тэрцмэ Америкийн болон дэлхийн хипхоп сонирхогч нар бол их харж сонирхож исэн гэж байгаа. Яг тухайн үедээ яг хипхопод хоёр том толгой бол байж байгаа. Tupac болон нөгөөх нь Notorious B.I.G. энэ хоёр одоо ингээд айгүй одоо өрсөлдөөнтэй ингээд уран бүтээлээ бол хийж исэн. Puff Daddy Tupac Shakur-ийн одоо тэр харьяалагдж байгаа тэр рекордсынхонтой бас наануу заануу 8 пиано зүсэргээтэй бас ерөнхийдөө Манхэттен дүүрэгтээ бол Puff Daddy бол нэлийн хөндлөн бас дээрээс мөнгө төгрөгтэй танил талтай болчихсон яг тийм үе байгаа. Тухайн үед нь Tupac бол ерөнхийдөө хипхопын одоо номер 1 хүн болчихсон байсан. За энэ гуравчин бол яг ингээд заримдаа ингээд толгойлцсон зарим уран бүтээл дээр бас хамтарч оролцсон энэ гэсэн гэрээ тэр байгуулад ерөнхийдөө Америкийн хипхопыг хөгжүүлгээд энэ гурван хүний оролцоо бол нэлээд явсан гэж үздэг. Хипхоп рекордсуудтай нь холбоотой түүхийг би юу яамаар юм байна. Дараа яг тусад нь оруулаад тухайн үед яг юу болж исэн, яаж толхилцож исэн хэрхэн одоо 94 онд одоо дуучлалын студид буудалцаан болж одоо Tupac 5 удаа буудуулсан тэр бүх зүйлийг дараа тусад нэг пост оруулаад яваад өнөөдөр болохоор яг Puff Daddy-гийн шөнийн тоглолтууд буюу одоо энэ цагаан шөнийн тухай яриул одоо илүү ойлгомжтой юм шиг байна. За юу яадг юм Нью-Йорк хотын одоо элитүүдийг цуглуулад 90-ад оны дунд үеэс Puff Daddy өөрөө мөнгөтэйжүүлчихсэн одоо бүх юм ингээ хандсан байгаа учраас өөрийн одоо тийм алдартай шоуг бол анх хийсэн байгаа. За энэ шоунд одоо тухайн жилийнхаа тухайн рекордсуудад одоо харьяалагддаг алдар нэр хүндтэй дандаа томчуудыг Нью-Йоркийн элитүүдийг цуглуулдаг. Элит гэдэг нь урлаг, спорт, бизнес тухайн жил Нью-Йорк хотод одоо гялтганжилсан одоо бүх старуудыг цуглуулдаг байсан гэсэн. Шоу 6 цэнгэлийг бол одоо Puff Daddy оюутан цаг одоо айгүй сайн хийдэг байсан туршлагатай учраас яг ингээ мөнгө төгрөгтэй бүх юм бэлэн болоод ирэхээрээ амар шоуг одоо зохион байгуулж исэн гэж үздэг. За тэгээд мэдээж энэ шоуг хамгийн гоё болгохын тулд одоо хамгийн алдартай, чадaltaй, үзэсгэлэнтэй, мөнгөтэй төгрөгтэй хүүхэн залуучуудыг цуглуулгаас гадна дээрээс нь одоо мэрэгжлийн бүжигчин, бие үнэлэгч одоо юу байдгийг бүх одоо зүйлүүдийг одоо уурж зохион байгуулж ерөөсөө энэ цагаан шүн буюу энэ Breaks Off гэдэг одоо шоу 6 цэнгэл маань ерөөсөө уйдах завгүй ингэж үйлчилж эхэлж идэг ийм сайхан гоё юм хийсэн гэдэг байгаа. За тэгээ хийж явахдаа өөрийнхөө бас харьяа хаус хашид хийхээс гадна заримдаа бас ингээд том зочид буудлыг тэр чигээр ингэж худалдаж аваад тэндээ ингээд одоо яг юм өөрийнхөө энэ шоуг зохион байгуулж исэн гэж ярьдаг. Өнөөдөр шоронд хоригдсон байгаа Puff Daddy-г юугаар буруутгаж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бэлгийн хүчирхийлэл дээрэс нь бэлгийн хүчирхийллийг зохион байгуулсан тэгээд хүмүүсийг дарамтлсан гэдэг зүйл ангиар бол ерөнхийдөө бол яллаж тэн дээрээ одоо хохирогч нарын мэдүүлгийг цуглуулсан нэгтгээд тэгээ шүүхэд одоо бэлэн болох гээд ажиллаж байгаа үйл явдал болж байгаа.
Шоуны нэр нь Breaks Off гэж байгаа боловч Америкчуудын дунд цагаан үдэш гэдэг нэрээр бол алдаршсан. Яагаад тэгэхээр энэ үдэшлэгт ирж байгаа бүх хүмүүс цагаан хувцас өмсдөг байсан учраас Breaks Off-т явж байгаа бүх хүмүүс цав цагаан хувцас өмсөд аюу гой цэмбийгээд ингээ очдөг байсан баг. За тэгээ энэ шоуг бол ерөнхийдөө тухайн үед 2000 оноос эхлээд Америкийн нэгдсэн улсын хамгийн алдартай зөвхөн алдартнууд цугладаг ийм том шоу гэдэг нэрээр бол хүмүүс мэддэг. Энэ шоунд урагдана гэдэг бол та яг тухайн үедээ бас те нэлээд амжилттай яваа хүний тоонд орох хэмжээний бас юуг бол өгдөг гэсэн гэж байгаа. Амтыг бол өгдөг. Тэди өөрийнхөө энэ жилд нэг удаа болдог шоуныхаа тухай 2006 онд одоо Oprah Winfrey-д одоо ярилцлага өгтөл хэлсэн байдаг. Би ерөөсө бүгдийг ижил өнгөтэй ижил төвшөнд байлгахын тулд те жишээлбэл зүүн эргийн болон баруун эргийн элитүүд, бизнесмен, хипхопчдыг яг ингээд хооронд нь ямар заа гарахгүйгээр нэгдэж нэгтгэхийн тулд энэхүү шоуг зохион байгуулж исэн гэж өөрөө хэлсэн байт юм байлээ. Ерөнхийдөө яг тухайн үед алдар нэрд гарч исэн бүхэл одоо жишээлбэл одоо 97 он Titanic кино те дөнгөж дуусаад байж байхад Ди Каприо одоо Puff Daddy-гийн те ийм шоу моунднаас урагдаа те хамтдаа хоол унд идээд ингээд амжилтыг бас хуваалцаа сууж исэн гэдэг. Тэгэхээр Нью-Йорк хотын 200 шилдэг хүнийг цуглуулж одоо мах шараад сууж исэн араас нь дар суугаа те ингээд ажил амьдралаа яриа сууж исэн гэхээр энэ хүний одоо энэ шоу зохион байгуулах одоо энэ чадвар, мэрэгжил, танил тал нөлөө бол үнэхэрийн бол азар байсан бол харагдаж байгаа. Энэ үед яг харахгүй л те одоо энэ төвшний одоо шоунд өргөдөж очино гэдэг өөрөө нэр төрийн хэрэг байсан байгаа. Одоо жишээлбэл янз янзын шоунд жишээлбэл одоо заримдаа ийм бараг Нью-Йоркийн бол Америкийн бүх одоо алдарт цугласан байсан байдаг гэдэг. Жишээлбэл одоо Kim Kardashian, Paris Hilton, Ashton Kutcher, Demi Moore те Aretha Franklin, Sarah Jessica Parker, Jay-Z зэрэг хүмүүсийг одоо нэгэнд ор харна гэдэг бол маш ховор байсан. Энэ хүмүүсийг нэгтгэж зангидж исэн хүн бол Puff Daddy болж тараад. Puff Daddy чинь өөрөө одоо ингээ уран бүтээлээ хийхээс гадна за яг ингээ халтраад нөгөө нэг хипхоп рекордстой холбоотой юм ярьчихад 96 онд одоо Tupac-ыг нас орсны дараа жилийн дараа 97 онд одоо Bad Boys Records-ийн одоо Notorious Big одоо амиа алдсан буудуулж тэнгүүд одоо Puff Daddy өөрийнхөө те одоо би чамайг санаж ин гэдэг те тэр дууга одоо анх гаргаж исэн. Тэр дуу нь бол одоо тухайн үедээ асар өндөр одоо хандлт авч хит болж исэн ийм дуу. Тэгэхээр яг энэ 97 оноос эхлээд энэ Puff Daddy-гийн нэр нөлөө бол улам одоо нэмэгдэж мөнгө төгрөг орлого те энэ Puff Daddy-г хүрээлэх хүмүүсийн тоо асар уртастай болсон гэж үздэг. Дээрээс нь хипхоп урлаг болон анхлан одоо дуу хөгжимд орж байгаа залуучууд Puff Daddy-тэй танилцахын тулд тэрний одоо зөвлөгөөг авахын тулд цаашдаа ер нь өөрийнхөө карьерийг үргэлжлүүлэхийн тулд одоо Puff Daddy-тэй асар ихээр танилцах тийм хүсэл эрмэлзэлтэй те ингэж явдаг байсан гэж байгаа. Тэгээ дамдаа таньдаг мэддэг хүнээрээ яриулах гэх мэт одоо яг бас л их алдартай он жилүүдийнх нь нэг гэж үздэг юм. Энэ шоу зугаа цэнгэлд юу болдог, яадаг гэсэн талаар ерөнхийдөө нэлээд ховор мэдээлэлтэй байсан. Зарим хипхопчид жишээлбэл одоо 50 Cent, Jay-Z одоо өөр ямар хипхопчид заримдаа хаяа бас нэг ганц нэг үг бол хэлж исэн. Гэхдээ энийг бол тухайн үед хүмүүс бол сайн мэддэггүй. Kanye West хүртэл одоо янз янзын юм хэлээ явж исэн. Тэнгүүд Kanye West-ийг галзуурсан байна гэх мэт зэргийн одоо тийм мэдээлэл нийгэмд бол гарч исэн байдаг. Яг ингээд жишээлбэл 2014 онд одоо жишээлбэл те одоо Хлой гэдэг одоо Кардашны шоуны Хлой одоо өөрөө Puff Daddy-тэй өнгөрүүлсэн тэр үдшийн тухай тэр цагаан шөнийн тухай бол одоо ингээд хальт ярьсан. За тэгэхэд одоо Justin Bieber, Franz Montana өөр одоо нэр алдартай хүмүүс одоо те байсан хүмүүсийн одоо тал нь бүрэн одоо нүцгэлцсэн байсан антер гэж одоо ярьж ирсэн. За тухайн үед бол хүмүүс тэрийг нэг сонирхоогүй за нэг тиймэрхүү тэ нүцгэн шоулсан байна л гэдэг тийм ойлголт авч ирсэн. Гэтэл яг нарийн юмнууд ч юм бол одоо тэн дээр бол гарахгүй байгаад байсан. Нэг тухайн үе Daily Mail-д одоо орсон нэг бичлэг дээр яадаг вэ гэхээр Puff Daddy яг тухайн үед л юм шиг 2010 оны дундуур хавцаа
Puff Daddy тагтан дээр гарч ирчээ те цугларсан олон хүмүүст одоо үг хэлж явах та би та нарыг бүгдийг чинь хоолсон, уулгасан одоо ингээ амьдралаас таашаал авах цаг боллоо. Тэгээд энд байгаа хүүхдүүдэд те цаашдаа энэ үжилэгт орох хангалттай цаг байгаа учраас одоо та бүхэн энэ үдшилгийг орхиод явах хэрэгтэй. Томчууд нь ингээд юу яа үлдээд үргэлжлүүлээд дараагийн шоунд ингээ орно гэдэг тиймэрхүү уриалгыг гаргаж байгаа тийм бичлэгийг Daily Mail-д одоо нэг нэрээ нуцсан хүн бол явуулж ирсэн гэж. Гэх мэтэр ингээд энэ шоуны яг дотор болдог зүйл ерөөсөө харагддаггүй бүх гар утас те янз янзын зүйлийг хураагаад авчдаг байсан учраас бас те элдв нөө папари центраас нуугаад нэлээд бас өндөр түвшин зохион байгуулж ирсэн болоо та гэсэн тийм хардталт бол байгаад байдаг. Тухайн үед жишээлбэл 90 оны сүүл үеэр одоо яг Puff Daddy болон түүний хамгаалагч нар бусад хүмүүстэй хамт одоо нэг хоёр охин тааралдаад одоо ингээд шоу зугаа цэнгэлд нь урагдчихсэн гэж байгаа. Тэнгүүд бид хоёр насанд хүрээгүй штэ очиж болох юм уу гэсэн чинь зүгээр манай шоунд одоо тэ иргэний үнэлгээнд тэр шалгадгүй ингээд чөлөөтэй оруулдаг хэрвээ хоёр хүсэх юм бол ирээрээ энэ төр гэж хэлж ийсэн гэдэг. Тэнгүүд одоо ийм том ах нар өөрсдөд нь ингэж ийм санал тавихад одоо тэр хоёр охин их гайхаад одоо юу гэдэг сэргийлээд бол очоогүй гэдэг. За тэгээд тэр очоогүй нь аягүй зүв болсон байгаа юм. Ерөнхийдөө юу яагаад байгаа шүү. Нэг хальт жичнийг юм хэлчихэд одоо өнөөдөр Puff Daddy-г Нью-Йоркийн Бруклин дэх нөгөө нэг алдартай метрополитен шоронд хорж байгаа шүү дээ. Тэнд хорж явах хугацаанд нь яг нөгөө хохирогч нарт зориулсан одоо гомд санал авдаг утас бол байгуулсан байгаа. Тэр утсаар ойролцоогоор нэг 3450 хүн бол холбогдож одоо Puff Daddy-гийн эсрэг мэдүүлэг гомд гаргаж байгаа. Тэн дотроос яг албан 125 хүн 125 хүнийхээ одоо тал нь эрэхтэй тал нь эмэгтэй хүмүүс бүр албан ёсоор гомдлоо гаргацсан одоо ингээд Манхэттны прокурор бол хэрэг нь нэгтгэгдээд ингэ байж байгаа. Тэгэхээр энэ хүнийг шалгана одоо эцэг оолно гэдэг бол асар их хэмжээний ажиллагаа явагдаж байгаа. Их хүн хүч шаардсан ийм ажил болж байгаа. За ямар ч үсэн энэ утсаар бол одоо иймэрхүү хэмжээний нүүдэл гомдлууд бол ирсээр л байгаа. Тэгээ цаашдаа хохирогч нар хит болохыг мэдгүй. Ямарс 3000 тохиолдлоос зарим нь бол яг хүчрхийлд өртөөгүй зүгээр иймэрхүү юм болж исэн гэдэг өөрт тохиолдсон юмнуудаа бол яаж бүртгүүлээд байгаа юм бэ лээ. Яг албан ёсоор ингээ өргөд гарсан нь бол 125 байгаа. Цаашдаа нэмэгдэнэ. Тэгээд Puff Daddy дээр хураагдаад байгаа одоо энэ хавтас тэрэг бол улам зузаараад тэгээд өөрийнх нь хууль зүйн одоо нөхцөл байдал нэлээд хүндэрж байгаа учраас одоо өөрийнх нь хүчийг нэмж саяхан одоо хамгийн алдартай өмгөөлөгч нараас тэр зам Нью-Йорк хотын эрүүгийн бол иргэний одоо хэрэгтэй нэлээд нэр алдартай одоо тийм өндөр үнэтэй шүүгч нарыг өмгөөлөгч нарыг өөрийнхөө багт ингээд нэмээд авчихсан байгаа юм байлээ. Ерөнхийдөө бол харагдаж байгаа шиг ийм гоё үдшилэг тансаг бүх юм нь ийм гялцал дээрээс нь бүгд цагаан хувцастай дандаа одтой ийм гоё үдшилгийг тэрбумтон хүн зохион байгуулахаар тултал зохион байгуулж исэн гэдэг. Гэтэл одоо бүх төрлийн хүчирхийллийн одоо талбар байсан байна гэдгийг одоо хөшигний цаана ямар амьдрал өрнөжсэнийг одоо хохирогч нар одоо өөрсдийнхөө нэр хүнд одоо бүх зүйлийг золиослоод бол хэлж байгаа. За тэгээд тухайн үед юу болж исэн тэр зам YouTube дээр зарим бичлэг дээр бол гарч исэн гэдэг 2000-ад оны ихэнх үеийн ийм цагаан шөнийн одоо шоуны бичлэгнүүдээс мэрсээр бас хүмүүс ингээ харуулсан гэдэг. Тэрийг нь бол би бол одоо хараагүй байгаа. Тэрийг үзсэн харсан хүмүүсийн яриагаар бол ингээл энэ тэнд үнсэлдсэн нүцгэн шалдан ийм хүмүүс байсан энэ төр гэж яриад байдаг. Тэгээд мэдээж тийм задгаа бичлэгийн тэрийг бол YouTube-д бол оруулахгүй л байгаа ах л та. Puff Daddy гэдэг хүн бол яг нэг юм Breaks Off гэдэг шоу цэнгэнийг найрыг одоо явуулахаас гадна бас өөрийн хувийн жижиг үдшилгүүдийг өөрийнхөө гэр бүл ч юм уу найз нөхөд одоо уран бүтээлчдийн дунд юм ингээд үе үеийн тэнд бол явуулдаг байсан гэдэг. Тэгэхээр энэ ганцхан Breaks Off-оор энэ хүнийг одоо ингээд юу яах гад ингээд унгаахаас илүү бас өөр олон шоунуудыг бас эргэж судлах тийм шаардлага гараад байгаа. Жишээлбэл одоо прокуроруудын харж байгаа одоо нийгэмд өгж байгаа мэдээлэлээр бол Puff Daddy-г найруулсан одоо энэ бэлгийн дур хүслээ гүйцэтгсэн бүх одоо энэ шоу зугаа цэнгэлэн дандаа цахим эсвэл одоо видео бичлэгээр ингэж бичигдсэн байна гэж тодорхойлоод байгаа. Тэгэхээр ямар учиртай ингэж бичлэг энэ төр хийгээд байсан одоо мөрдөн байцаалтын явцад бол ил гарч ирэх байх. Үед бол яг үдшилэг дээр өөрийн сайн дураараа саналаараа ч юм уу хамтран ажиллаад янз янзын тийм бэлгийн ч юм уу харьцаанд орж исэн тохиолдлуудыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр энэ бичлэгүүд дээр байгаа тэр
хүмүүсийн харилцаа холбоо тэнд оролцогч талуудыг бүгдийг прокурордоор дуудаж одоо асуулга тавьж байгаа. За тэгээ үнэхэрийн гомдолтой бол гомдлыг ингэж ялгаад гомдлгүй бол одоо гомдлгүй гэсэн бичиг заасан дээр гар хэсгэн зурулаад явуулдаг юм уу ямар ч байсан ингээд одоо тэ нөгөө нэг ус тосыг ингээ ялгаах үйл ажиллагаа бол явагдав. Тэгээ энд чинь нөгөө нэг 2090-ад оны сүүлээс 2000 өнөөдөр гэдэг чинь одоо асар их хэмжээний олон одоо Холливуудын алдар нэр хүндтэй хүмүүс орчихсон. Тэднэр нь бүгд өмгөөлөгч нартай. Тэгээ энэ олон хүнийг наач чааш нь дуудана. Нью-Йоркод одоо тэ ингээ прокурорд мэдүүлэг авна гэдэг бол үнэхэрийн амар их ажил болж байгаа нь ойлгомжтой. Тэди бол өөрийнхөө туслахуудад бол үнэхээр маш их итгэдэг байсан гэж байгаа. Яг ингээд ерөнхийдөө шоуг бол ингээд ерөнхий зургаар нь бол өөрөө зохион байгуулчин. За тэгээд одоо жижиг деталуудыг нь болохоор өөрийнхөө гарын туслахуудаараа хийлгээд тэгээд өөрөө тэр шоунд оролцоод ингээд хүмүүсийг ерөнхийдөө ингээд холоос удирдсан маягтай ингээд шоуг бол ингээд дотроос нь бас давхар хянаад удирдаад ингээд явдаг байсан гэж үзээд байгаа. Ди Каприогийн бас нэг ганц нэг зураг цагаан хувцастай сууж байгаа тийм Puff Daddy энтертэй шоудж байгаа зургууд нь бол байгаа. Гэтэл Ди Каприо өөрөө прокурорт өгсөн мэдүүлэгт breaks off биш байсан гэдэг. Тэгэхээр 2000 оны ихэнх үеэр одоо Puff Daddy-гийн гэртээ хийсэн одоо жижиг хэмжээний те байшингийн үдшилтэд бол очиж ууж идэж сайхан сууж агаад гараа явж исэн гэж тайлбар өгсөн байгаа. Янзын хохирогч нар гарч ирээд одоо Puff Daddy өөрийг нь хэдэн сарын турш хүчирхийлсэн, зодсон, нудсан, яасан гэл янз янзын юм ярьж байгаа. Тэгээд жишээлбэл одоо бэлгийн мөчлөгт яасан, дээрэмдсэн, зодсон те хүчирхийлсэн гэл одоо мэдүүлгүүд өгөөд байгаа. Тэнгүүд Puff Daddy ерөөсөө энэ бүх мэдүүлгийг дандаа эсэргүүцэж одоо би энд бол ямар ч хамаагүй гэдэг мэдүүлгийг өнөөдөр хүртэл өгөөд байна. Тэгээ онлайн орчинд бол одоо энэ Puff Daddy тэр тусмаа одоо Justin Bieberтэй холбоотой асуудлуудыг бол хүмүүс их сонирхоод байгаа. Яагаад тэгэхээр энэ Justin Bieber-ийг одоо ингээд урлаг соёлын ертөнцөөр нэлээд од болоход энэ Puff Daddy бол ерөөдөө тусалсан тийм ингээд өөрийнхөө продюсерийн ажлыг бол хийж ирсэн. Өөрөө бол хэнийг од болох уу, яах вэ хөө хэрхэн холбогдож хэрхэн одоо дээш нь шийдэхээ бол аягүй сайн мэддэг. Өөрт нь хүрээлэл байна, танил тал байна, мөнгө нь байна, бүх юм нь байгаа учраас Puff Daddy-гийг одоо тойрдог юм ур бүтээлчд бол асар их байсан. Тэгээд тэр зам Justin Bieber-ийн одоо гаргаж ирсэн янз янзын дуунууд тэ ингээд тэн дээр гарч байгаа үг тэ сэтгэл готрал энэ бүх зүйлийг энэ Puff Daddy-тэй бас холбож бол хүмүүс ойлгоод байдаг. Тэгээд яг тухайн үед ямар нөхцөл байдал болж исэн энэ трийг нь одоо мөрдөн байцааж байгаа учраас бас нарийн сайн мэдэхгүй байна. Тэгээд ямар ч байсан Bieber өөрөө хэлэхдээ миний хүүхэд нас бол тэ бус хүүхдүүдийн адил бол байгаагүй. Би 14 5 настаас эхлээд ингээд ах нартай, эгч нартай ингээд жинхэнэ шоу найр зугаан зинглэр ингээд явсан. Тэгээ баг хүүхэд нас гэж байгаагүй. Хар багасаа янз янзын тэ амьдрал үзээд ингээд явчихсан гэдэг нэг тиймэрхүү одоо жижиг мэдээллийг бол өгсөн байлаа. Тэрнээс яг одоо Манхэттны прокурор дээр очиод одоо Puff Daddy-г эсрэг гомдол гаргасан уу, гаргаж зурсан уу, тэрийг одоо бичиж үлдээсэн үү гэдэг нь бол одоогоор бол мэддэхгүй байна. Ер нь мөрдөн байцаалтын явцад явж байгаа нууц мэдээллүүд бол гарахгүй. Зөвхөн прокурорын зөвшөөрлийн дагуу ганц нэг жижиг сажиг мэдээллүүд одоо нийгэмд гарцсан. Дээрээс нь одоо энэ шоунд нь алдартай хүмүүс оролцоод гараа авчихсан учраас хүн болгон энэ бузар хэрэгтээс орж исэн болов ороод өртцсөн биш үсттэй гэсэн тийм хардлага байгаа учраас түүний шүтэн бүжрэгч нар одоо тэ янз янзын худал үнэн мэддэхгүй контент одоо юмыг бол гаргаж байгаа гэж үзээд тийм билээ. За ерөнхийдөө ингэдэг гээд байгаа юм. За энэ Breaksoft гэдэг юм уу янз янзын мэдээлэл шоу зугаан цэнгэл хийгээд одоо ингээ энгийн нэг том одоо шоу хийгээд бүгд цагаан хувцастай байжгаад шоу дуусаад тар хүмүүс нь тараад буц хүмүүс нь буцаад цаашаа үргэлжлүүлээд одоо жинхэнэ одоо халуураад явах хүмүүсээ болохоор Puff Daddy өөрөө сонгоод тийг аваа явчихдаг гэсэн гэж байгаа. За энэ хоёр дахь шатны төвшний одоо шоунд нь бол те ямар үйл явдал болдог гэснэг бол өстой хинч мэдэхгүй. Тийм учраас ерөнхийдөө тэр эвгүй зүйлүүд магадгүй хоёр дахь одоо шоунд нь болж исэн байж магадгүй гэдэг тийм одоо хардлага сэрдлэг байдаг. Ерөнхийдөө энэ Breaksoft гэдэг юм уу шоунд зүгээр ороод нэг юм уучаад хамтдаа сайхан амтнд ярьжаа зураг авахулчаад явцсан хүмүүс ч бас байгаа. Энэ хүмүүс өнөөдөр Puff Daddy-гийн хохирогч ч юм уу, эсвэл Puff Daddy-гийн оролцсон хэрэгт одоо хамтрагч юм уу, хамжигч ч юм уу тэгж хэлэх бол үнэхээр юм бас эрт байгаа хэлэхэд хэцүү. Яг тэр хэдэн зуун одоо урлаг соёлын том тий улс төрчид болон хүмүүс одоо оролцсон учраас одоо яг үнэн зөв нь бол олоход бас үнэхээр хэцүү байгаа. Тэглэж одоо мөрдөн байцаж дуусаагүй байгаа учраас ер нь Нью-Йорк, тэр зам Манхэттен, Бруклин одоо тий
Бронкс гэдэг энэ том том дүүргүүдэд одоо ингээд нэр хүндтэй байна, өөрөнгөс нөлөөтэй байна гэдэг зөвхөн Нью-Йорктой биш Америкт тэр чигээр нөлөөтэй байна гэсэн. Тэгэхээр дэлхийн хипхоп хөгжүүлэлтэд дэлхийн одоо эдийн засаг бизнесийн хамгийн гол төвчин бол Нью-Йорк одоо. Тэгэхээр энэ Puff Daddy гэдэг хүн бол ерөөсөө яг л энэ дээрээ те ингээд өөрөнгөсөн одоо бизнес өөрөнгөсөн шоу зугаацсан ингээл тэгээ энэ тэнд бол юмнуудаа хийдэг. Гэхдээ бас Америкийн бусад студиудээр явж бас өөрөнгөсөн чочид буудлуудыг бас хөлсөлж байгаа ийм жижиг хэмжээний бяцхан брекс оффуудыг бол хийжсэн нь бол ойлгомжтой. Энэ шоунд одоо оролцож исэн бүх хүмүүс одоо Puff Daddy-г иймэрхүү асуудалд орооцолдоод унангууд өөрсдийнхөө карьерийг бас те унгаахгүй тулд одоо янз янзын тийм арга хэмжээ авч байгаа. Жишээл одоо Puff Daddy-тэй холбоотой бүх юмнуудаа устгах, постуудаа delete хийх, дээрэс нь одоо таньж мэдгүй гих зарим нь одоо те зарим хаяг маягаа бүр устгаж байгаа тийм тохиолдлууд бол гарч байгаа. Тэгээд энэ цагаан шөнд оролцсон гэдэг нэр бол цаашдаа өөрсдийнх нь карьерт нь бас муухай нөлөөлөх юм байна гэдгийг олон хүн бол ойлгоод байгаа. Ерөнхийдөө зарим нь баг багцаалаад цаашаа баг шоу явж магадгүй гэж тооцсон үндсээр тэгдэг ч байж магадгүй. Гэтэ ойр дотны болон бас холын хүмүүсээгаа бас яг ингээ те ус тосороо ялгарах бас том хэмжээний шалгуур болж байна гэж Puff Daddy бас өөрөө яриад байгаа. Жишээлбэл одоо Puff Daddy-тэй ойрхон байдаг тэ одоо энэ алдартай одуудын Twitter ч юм уу Facebook ч юм уу хаягууд дээрх одоо тэ даагч нар нь 4-5 саяараа бас унж бас жигшиг зэвүүцэх үйл ажиллагаанууд бол гарч байна. За хажуугаар нь бас Puff Daddy-тэй хамтарч уран бүтээл хийж исэн, продюсерлж исэн бас алдартай уран бүтээлчд бас оролцож ирээд мөрдөн байцаалд явж байгаа учраас тийм болж исэн болоо гэж хэлэхэд бол хэцүү. Гэтэ ямар ч үсэн миний мэдх юм Puff Daddy-тэй хамт ингээд ажиллаж байхад бол яг тийм хууль бус тиймэрхүү хүмүүс яриад байгаа шиг зүйл бол болж байгаа үгүй. Тэгээ үнэн мөнийг бол шүүх шийдэн. Тэгээ шүүхийн шийдвэр гартал та бүхэн бас тайван байх хэрэгтэй. Тэгэхгүй сошиал медиа орчин гэдэг чинь бас аюу хэцүү юм байна те. Нэг хүнийг харлуулахаараа ингээд бүр газар доорхолтол нь муулаад энэ хүнд чинь бас сайнтай муу төчнөө зүйл байгаа. Тэрийг нь ялгаж салгаад тохирсон ял шийтгэлийн оноогоод явсны дараа хэдүүлээ бас иргэд дүгний энтер гэсэн тийм яриа бол гаргаад байгаа. Тэгээ сошиал медиа орчин чинь бас нэг талаараа хүнийг унгахад амархан босгож ирэхтэй бас амархан байдаг гэж хэлээд байгаа. За өмгөөлөгч нар бол үнэхээр одоо чадaltaй өмгөөлөгч нар бол цугласан байлээ. Нью-Йорк хотын одоо бүх өмгөөлөгч нарыг босгоод өөрийнхөө багт одоо ингээд нэмээд авцсан. Тэр тусмаа 2011 онд одоо дэлхийн валютын сангийн том дарга нэг хүчингийн ирэх Нью-Йоркод холбогдоод тэндээ бөмбөж нам болоод байсныг та бүхэн мөн их сайн санаж байгаа. Одоо Доминик Штраус-Кан гэдэг одоо нэрийг та бүхэн санаж байгаа. Энэ хүнийг одоо өмгөөлж исэн одоо нэг алдартай тийм Итали нэртэй өмгөөлөгч одоо энэ хүн одоо энэ Puff Daddy-гийн хэрэгдээл ороод нэмэлтээр ороод ирчихсэн. Тэгээ саяхан метрополитны шоронгоос Puff Daddy-тэй уулзж гараа явж байхад бол сурвалжлагч нар ерөөс 24 цагаар гадаа байгаа л та. Тэгээ эднэртэй ингээд харалдаад асуухад бол хэлсэн байлээ. Ерөнхийдөө Америкийн түүхийг хараад байхад ийм өнгөтэй өдтэй явж байгаа тий өнгөд ярьсан залуучуудыг хийхэн хавчих дарангуулах тийм янз янзын тийм ажиллагаанууд харагдаад байдаг. Тэгээд энэ хүн тий миний үйлчлүүлэгч Puff Daddy бол өнөөдрийн хүртэл шудраг бизнес хийсэн тий нэртэй нөлөөтэй чадaltaй чансаатай юм залуу байгаа. Тэгээ хууль зүйн татвар одоо тий компани ашигтай энэ бүх зүйлтэй ингээд өөсөө хайгаад үзэхээр юу ч гарч ирэхгүй яагаад гэвэл шудрах хүн байсан учраас гэтэл яг үгээр хамгийн муу арга буюу одоо өвөр төрөөнийхэн ажил өмнө унтаж өвчжсэн хүүхэн шугныг нь олж одоо тогтоох гэдэг иймэрхүү ажиллагаагаар энэ хүнийг бас унгаах гэж үзээд байгаа юм биш үстэй гэсэн нэг тийм одоо хандлагатай хоёр үзүүртэй үг бол хэлсэн. За энэ нь одоо юу гэсэн үг гэхээр Puff Daddy-гийн одоо энэ орооцолсон хэргийг Америкийн 333 сая хүн харахаас гадна дэлхийн нийтээр ерөөхдөө ширтээд харж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хэрэг маш эдрэт их хэрэг. Тэр тусмаа шүүх прокурорынханд бол асар өндөр дарамжхалд ирж байгаа. Улс төр талаасаа болон одоо янз янзын талаасаа бол асар их одоо тийм даралт ирчихэж байгаа. Энийг одоо юу гэж хэлээд байдгийг гэхээр шүүгч заримдаа одоо гаднаас ирж байгаа сошиал медиа тэр дарамт одоо янз янзын нийгэмд болж байгаа уур амьсгалыг зөөлрүүлэх гэж зарим тохиолдолд бас хатуу яа шийтгэл бас оноочихгүй байх талтай гэж үздэг юм байл. Тэгэхээр яг юу болох вэ? Тэрийг одоо яг шудрах шийдээд үнэхээр буруутай бол буруутай, буруу бол буруу гэдгийг ингэж ялгаж салгана гэдэг бол асар их хэмжээний ажил бас хүлээлт үүсчихэд байгаа. За энэ хүний чинь одоо
нэг бол одоо айрсангүр үзий ялгарлаад ингээд байна уу эсвэл ингээд байна уу яагаад байна уу гэдгийг нэрийн бас тогтоон. Тэгээ ард нь асар их хүлээлт байгаа учраас ер нь нэлийн ийдрэтэй оролцогч талууд их олонтой гэрч одоо хохирогч нар одоо хэдэн зуугаар хэмжигдэж байгаа. Ер нь одоо 100-ны нэлээд дуйлаантай хэргийн тоонд бол ороод байгаа. Саяхан нэг 7 или 8 жилийн өмнө нөгөө Холливуудын дунд бас нэг юм бузар булхан юмнууд байгаад байдаг. Тэрийг бас нэг санагдуулсан юм болоод байна. Энэ болохоор нэг хипхоп буюу одоо дуу хууртай те урлаг спорттой холбоотой зүйл болоо шүү дээ. Өмнө нь болохоор Холливуудын одуудтай холбоотой юм бас дарангуулалтын тухай бас нэлийн бас бүжиглүүлсэн. Энийг би та бүхэн сонирхоод сонсъё гэх юм бол бас ингээд задлаад нөхөд эргээд бас сонирхолтой хэлбэрээр оруулаад гаргаад ирж болно. А яг өнөөдрийн байдлаар Puff Daddy-гийн энэ орооцолцсон хэргийн тухай мэдээлэл энэ Google болон тэ одоо энэ сошиал медиа орчинд бол хамгийн өндөр хамдалттай хүн болон өглөө босоод Puff Daddy яаж байгаа хийж байгаа бол гэдэг тийм юмтай байгаа. За тэгээд тэр өмгөөлөгч нарын багийн тэр хүмүүсийн тэр одоо мушигж байгаа тийм ингээд үйлчлүүлэгчээ нааш чааш нь ингэж авах гэж байгаа тэр одоо тактикуд бол үнэхээр юм бас нэлээд мэрэгжлийн хэмжээний бол харагдаж байгаа. Жишээлбэл одоо саяхан тэр 125 хүн ингэсэн тэгсэн гээд одоо өнөөдрийн байдлаар л одоо энэ 3-ны байдлаар ингээд аваад үзэхэд өмгөөллийн багаас бол энэ нөлөөрөөс зохион байгуулалт гүтгэлэг өгж байна. Манай үйлчлүүлэгчийн зүйлд бол үнэхээр буруугүй гэдгээ шүүхтэр бид нар хангалттай нотлно өнтер гэсэн одоо тийм янз янзын мэдүүлгүүдийг бол өгөөд байгаа. Нэг ойролцоогоор нэг 10 орчим өмгөөлөгч одоо Puff Daddy-гийн энэ орооцолцсон хэрэг дээр одоо ажиллаж байгаа юм шиг тийм багцаа судалгаа харагдаж байна. За тэгээд 50 сая доллар өгөөд хохирогч нартай уулзахгүйгээр яг 10 хохирогч бол яхаар өргөдлөө өгсөн гэдэг. 125 хүн бол хохирсон гэдэг. Тэр хүмүүс донд одоо те магадгүй өргөдлөх хүн байгаа, өгөхгүй ч хүн байж магадгүй. Тийм учраас цаашдаа энэ 10 хэргийг нэгтгэхэд нэр нэмээд дахиад хэрэгүүд нэмэгдэж орж ирэх баг. Энэ хэрэг юу нах яаж ингэж гарч ингэж олонний хүртэл болсон юм бэ гэхээр 2023 оны 11 сард одоо энэ Puff Daddy-гийн экс найз зөвхөн одоо тэ өөрийн зодож нутдаг хүчрхийлдэг байсан гэдэг тийм мэдээллийг одоо Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн цагдаад бол хөгжүүлсэн байдаг. За ингээд тухайн үед нь ингээд шалгаж өгүүлэг явуулаад хэрэг энэ төр нэгээ шалгаж явах үед яг харахгүй тэ ингээд жошд буудалд одоо өөрийнхөө найз зөвхнийг одоо ингээд бүснээс нь татаад унгаагаад бас уурлаад ингээд хүчрхийлж байгаа зодж байгаа юм шиг тийм төр зураг бол харагдчихсэн. За тэгээд тухайн үед цагдаа нар хэрэг нэгээд удаагүй байхад 24 цагийн дараа энэ хэрэг хаагдчихсан. Тэгээ яг ингээд дэлхийн сошиал медиа орчинд тэрсэн Америк, Нью-Йоркийн медиа орчинд юу гэж үзсэн бэ гэхээр Puff Daddy мөнгөтэй тулдаа ингээд энэ хэрэгээ дарчлаа энэ гэж хэлдэг. Гэтэл өөрийнхөө экс найз зөвхөнтэй өмгөөлөгч нөрөөрөө дамжуулаад одоо эдийн засгийн оролцоотойгоор энэ хэргийг одоо тохиролцооны шугамар бол хааж чадсан нь сүүлд бол ойлгомжтой болсон. Тэр бүсгүйтэй ингээд тийм асуудлаа дуусгачаа байжгаад л араас нь намайг тэдэн онд ингэжсэн, эдэн онд ингэжсэн гэдэг тийм одоо хохирогч нарын мэдүүлэг ахиж одоо прокурор төр хураагдаад байсан. Тэгээ энэ хэрэг нь ингэж хураагдаж явсараа сая 24 оны хавар намар гэж явсараа сая намар 9 сарын 16-нд одоо Манхэттен дүүрэгт одоо өөрийнхөө студийн хавцаа явж байхад нь одоо баривчилсан гэж яриад байгаа. Зарим зургууд дээр болохоор орон гэрт нь байхад нь одоо тусгаагийнхаа очоод баривчлаад аваа явсан авахын хажуугаар бас гэр орнод нэгжлэг үзлэг хийсэн гэдэг тийм мэдээлэл явж байна. Тэгээ ерөнхийдөө ямар ч байсан Америкийн нийгэм орчныг одоо донслогсон ийм эдрэтэй гэмт хэргийн араар одоо хэдүүлээс орчиж байна. Тэгээд энэ болгоныг одоо маш ойлгомжтойгоор та бүхэндээ цаг үе тутамд нь шинэ сургууль мэдээлэл нь баяжуулаад ингээд цаашдаа явъя. Өнөөдөр бол яг part 1 уялгаад нэг иймэрхүү 30 хэдэн минутын бичлэг хийж бол бас амар хэдэргийн урт байхаар бас та хэд маань бас залхах дараагийн ажилдаа бас гарах гад янз байгаа байх. Тэгээд ямар ч байсан нэг ийм 30 хэдэн минутын бичлэгнүүдийг part 1 2 гэдэг ингээ хийгээд яваад байх юм бол нэлээд том сайхан ойлголттой болчих واخа гэж би одоо ойлгож байна. За тэгээд юу яа.
Манай гоё түүхүүд сувгийг байнга сонсдог, тэгээд дэмждэг та бүхэнд бол үнэхээр их баярлалтай. Тэр цэма хандив тусламжийг бүр ингээд өгдөг те одоо ингээд бодитоор одоо те сайн юм өгдөг ийм хүмүүст бол үнэхээр их баярлаа. За тэгээ мөнгө төгрөг өгч чадахгүй байгаа хүмүүс ядаж одоо гоё түүхүүд сувгийнхаа тэр дагдаг барьдаг юм дээр нь дагаад ард нь ядаж нэг комент энэ төр бичээд бас нэг жоо идэвхтэй байгаад аймаар байна. Тэгэхгүй бол одоо манай анализаар бол ерөнхийдөө 100-1 талантай ингээд үзчихээ зүгээр гараа авчдаг тийм байдал анзаарагдаад байна. Тэгэхээр та бүхэн өөрөөсөө чадах хэмжээнд бас гоё түүхүүдэд дэмжиж өгөөрэй. Тэгээ орж гараад ойрхон байж байгаарай. Puff Daddy-гийн дараа бас янз янзын тийм Hollywood-ийн алдартай одуудын орооцолцсон янз янзын тийм орд ирний асуудлыг та бүхэндээ бас хэлж сануулж үзүүл сонирхуулнаа. За ингээд орж гараад ойрхон байж байгаарай. Дараагийн бичлэгүүд орж ирж байна.